За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Follow Me Христ итгэл подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдөр тэгээд онцгойлон өмнөд Солонгос улсын Дээгүү хотоос та бүхэнд мэдчилж байна. Тэгээд өнөөдөр манай зочноор ямар цуглаан вэ? Нээл лөө тий? Дээгүү Нээл Монгол цуглаа. Тийм, Дээгүү Нээл Монгол цуглааны пастор Төмөрөө ах маань оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Та нэг өөрийнхөө талаар бас нэг жоохон дэлгэрэнгүй гэр бүлийнхээ талаар танилцуулж өгөөч. За намайг Чулуунбаатарын Төмөрбаатар гэдэг. Их нэртэйгээ 2 охинтой. За одоо тэ ерөнхийдөө эзний ивэлээр өнөр өдгөн болоод 5 хүүтэй дахиад нэг охин нэмэгдсэн. Ингээд 3 охин 5 хүүтэй болсон байна. Одоогоор Дээгүү хотод ирээд үйлчилж байна. Манай подкастын маань гол онцлог байгаа тийм нэг Христ итгэл буюу Follow Me нөгөө эзэн бурхан очиж дагалдагч намайг даг гэдэг энэ үгээр ер нь нэрлэгдэж байгаа. Тэгээд яг эзэн анхтай эзэн ямархуу байдлаар очиод намайг даг гэдэг энэ зам дээр Христ итгэлийн зам дээр ороод ирвэ гэдэг ийм асуултаар бас уламжлалаад эхэлдэг. За миний хувьд болохоор Солонгосод ажиллаж байгаад тэгээ сайн мэдээ сонсоод ерөнхийдөө чуулганд явж эхэлсэн. За тэгээ эзнийг дагах болсон гол зүйл нь яг бол чуулганд явсны дараа 1 жил орчим болох үед эзэн өөрийнхөө үгээр дамжуулаад тодорхойгоор үгээ айлцсан. Тэр нь юу байсан бэ гэвэл Матай 6:33. Гагц үгээр Бурхны хаанч болон зөв байдлыг хайхтуу. Тэгвэл энэ бүхэн нэмж өгдөнө гэдэг. Энэ эзний үгээ дуудлагыг аваад ерөнхийдөө Солонгост ажиллаж исэн ажлаа бүх зүйлээ орхиод Монгол руугаа ерөнхийдөө хууль бус байсан учраас хууль ёсныхын дагуу эзний ажлыг хий, эзэн хэрэглэгдээ, бас сурыг гэд Монгол руугаа явж ирсэн. Тэр нь бол энэ Солонгос улсад анх Христ итгэлийг хүлээж авсан гэсэн үг тийм. За нөгөө мэдээж амьдрал ингэж явж байгаад одоо мэдээж пастрын үйлчлэл хийж байгаа тийм. Тэгэхээр пастрын энэ дуудлагыг энэ зориулт гаргаад энэ үйлчлэлд орё гэсэн шийдвэрийг авсан нөхцөл байдал гэдэг юм уу тийм. Яг зүрх сэтгэл ямархуу үгийн шийдвэрүүд агаад энэ бурхны чуулганд үйлчлэе, бурхны хүмүүсийн төлөө үйлчлэе гэдэг юм шийдвэр гаргаад үйлчлэхээр болоо. Тэгээ түрүүний хэлсэнчлэн эзний үг өгсөн. Удирдамж өгсөн. Тэгээ ер нь амьдралаа зориулъя да. Ер нь солонгостойгоо монголчууд ялангуяа тий би өөрөө дотор нэг ажиллаж үзсэн, амьдарч үзсэн. Хэл улсын баг зэрэг мэднэ, ёс заншлын баг зэрэг мэддэг болохоор ер нь бурхны хаанчлал дотор бусдын авралын төлөө энд байгаа монголчуудын төлөө үйлчлэсэн юм зүрх сэтгэлээ. Ерөнхийдөө Солонгосод байхад маань бас миний итгэлийн амьдралд маань нэлээд түлхүүр болсон нэг зүйл өгвөл DMN буюу Diaspora Mongol Network дэлхийд тарсан монголчуудын авралын төлөө илгээлтийн байгууллага маань миний амьдрал нэлээд түлхэж өгсөн. Тэр утгаараа монголчуудын төлөө үйлчлэе. Тарсан монголчуудын төлөө гэсэн. Энэ дуудлагыг аваад тэгээ гэр бүлийнхээ хамт шийдвэр гаргаад залбираад тэгээ Монгол руу явчихсан. Тэгээ Монголд очиод Библийн сургуульд сурсан байна. Тэгээ улмаар Библийн сургууль сураад тэгээ буцаад боловсрчоод буцаад энд ярьсан гэсэн үг үү те? Тий. Библийн сургуульдаа сураад бас тэндээ тодорхой хэмжээгээр суурин болоод бас богино илгээлтийн гих мэтлэг 7 жилийн үйлчлэл хийгээд тэгээд цаг нь болох үед эзэн яг 7 жилийн дараа Солонгост үйлчлэх үд хаалгыг нээж боломжуудыг нээж өгсөн. Тэгээ буцаад ирээд энэ дээр үйлчлээд явж байгаа гэсэн үг тийм. Яаж итгэлийн амьдрал нь бид Солонгосоор хэлсэн. Солонгост нэгт ингээ холбоотой. Тэгээ түрүүн дурдсан диаспора монголчууд гэсэн тийм. Энэ нь ер нь юу гэсэн утгатай? Ямар зүйл хийдэг байгууллага? Ерөнхийдөө диаспора гэдэг маань тархсан хүмүүс гэсэн утгатай тий. Библийг харах юм бол угаасаа еврейчүүд өөрсдөө бас тархсан хүмүүс байсан. Тэгэхээр бидний хувьд тархсан гэдэг маань Монгол одоо мэдээж бүр эхлээд бол ихнүүдлийн үед дараа нь Чингисийн байлдан дагуултай үед. Тэгээ одоо болохоор амьдрах, сурах янз бүрийн одоо байдлын үүднээс монголчууд маань хилийн дээс алхаад арчлал бий болсноос хойш маш олон улс орнуудад ерөнхийдөө амьдарч сурч ажиллаж удамлж. Ерөнхийдөө
тэднэрт Христийн сайн мэдээг дамжуулах хүмүүс нь нэгдүгээр бид нар өөрсдөө. Мэдээж тухайн орон нутгийн тухайн улсад байгаа сүм чуулганууд мэдээж тэр үйлчлэлийг хийх ч гэсэн энэ үүний төлөө бас бид нар явах хэрэгтэй байна. Тэгээ манай энэ байгууллага маань хэдийгээр монгол хүн байгуулаагүй ч гэсэн тархсан монголчуудын төлөө одоо Солонгос Христ итгэгчдийн хийсэн Бурхны гайхамшигныг арга зам гэж миний хувьд харж байгаа. Ууланд монголчууд өөрсдөө сэлээд монголчууд өөрсдөө хийх ёстой байтал Солонгос Христ итгэж хүмүүс 2000 оноос эхлээд нөгөө Солонгостойгоо монгол Христ итгэгчдээр дамжуулаад энэ үйлчлэгийг эхлүүлээд одоо ингээд явж байна гэсэн. Ер нь бол тархан зугаа монголчуудыг Христ итгэлээр байлдан дагуулад тэдний авралын төлөө үйлчлэхээр гэсэн айгүй гоё зорилготой байгуулгын тий. Тэгээд одоо ер нь Солонгос улсад байна л да. Солонгос улсад үйлчлээд одоо чуулган удирдаад тий чуулганд эзний үеийг дамжуулаад ахлаад ингээ явж хат. За бүр дотоод асуудал авах гэдэг чинь тий. Йоо асуудлууд ерөнхийдөө байдаг. Юуг нь асуудал, юуг нь илүү боломж гэж харж байна Солонгост үйлчлээд байж байгаа. Боломж гэвэл угаасаа нөгөө тархсан монголчууд манд байна. Одоо бидний яг нөгөө эцсийн хараа зорилгот маань нийцсэн тархсан монголчуудын үйлчлэх тэр одоо хүмүүс аврагсад бол тэнд байна. Тийм учраас бид нар тэрний сайн тал байна. За нөгөө талаараа яг Монголоос нэг ялгаатай зүйл нь илүү ингээд мэдээж урт хугацаанд биш тодорхой хугацаанд бол төвлөрөх боломжтой. Одоо Монголд маань ингээд наач шогтой гадаа юм уу те ийшээгээд ингээд жоохон тийм байдаг бол энд бол нэг төвлөрсөн бол төвлөрсөн. Тэгээ тодорхой хугацааны дараа нутаг буцна гэд мэдээж ажиллаад байгаа. За сайн одоо эерэг болон сул тал те сайн болон сөрөг тал. Сөрөг тал нь гэвэл яг жоохон хэл сайн сурсан байх хэрэгтэй. Санчлаа сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар солонгос хүмүүстэй харилцаанд орж байгаа асуудалтай л да. Энэ дээр ялангуяа пасторуудын хувьд бол дуудлага. Тэгээ дээр нь угаасаа илгээлтийн эзэн хүмүүсийн хувьд бол тухайн орныхоо ёс заншлыг мэддэг хэл усын тодорхой хэмжээнд судалсан байх хэрэгтэй тийм. Тэр үднээсээ бол энэ зүйлүүдийг тодорхой хэмжээгээр бий болгосон бол асуудалгүй. Бий болгож чадаагүй бол одоо хичнээн халуун ирсэн ч гэсэн бас пастор илгээлтийн эзэж яг хүндрэл байдаг. Миний хувьд харж байгаа. За тэгээд миний хувьд бол яг ерөнхийдөө баг бүтэн цагийн үйлчлэл хийж явж байгаа учраас харьцангуйгаар эзний нэгүслэр гайгүй. Ялангуяа сөөвл олон бусад хотуудад амьдарч байгаа үйлчлж байгаа пасторуудын хувьд болохоор мэдээж хэлний асуудлаас гадна санхүүгийн асуудал, эдийн засгийн асуудал, янз бүрийн асуудал тэр бол нэлээд хүнд хэцүү байгаа гэж миний хувьд харж байгаа. Үйлчлэлтэй төвлөрөхөд хэцүү. Йоо Монгол байгаа зөвлөөнүүдийн хувьд бол ерөн санхүүгаар аль талаас муу байдаг л та тий. Тэгээд бид нар болохоор Солонгос ахын дүүс баг энэчнээс илгээлтийн баг гэж Монгол чуулганууд л очдог шүү дээ тий. Ерөн бол Солонгосын чуулгануудыг нэлээд баян санхүүгөө тий гэж ер нь монголчууд хардаг шүү дээ. Тэгээд энд байгаа Монгол цуглааны хувьд бол санхүүгийн байдлын хувьд юу ямархуу байна. Тэгээд энд байгаа Монгол чуулганы санхүүгийн хувьд янз бүр тий. Яг гэвэл яг Солонгос чуулганы дотор байгаа Монгол цуглаанууд бол зарим нь өөрөлдөө Солонгос цуглаанаас ингээд байрных нь одоо төлөвнүүдээр авахгүй. Одоо хоол ундын заримдаа гаргаад өчтдөг ч юм уу. Ямар нэг үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээгээр ингээд туслаад явцдаг тийм юм байна. Гэтэл тэгээд Солонгос чуулган дотор байлаа ч гэсэн өөрсдөө одоо санхүүгээ зохицуулж байгаа чуулганууд байгаа. Би дагаад үйл ажиллагаа явуулж байгаа чуулгануудад цөөхөн байгаач бас амаргүй хэцүү. Ер нь бол гэж миний хувьд бодож байна. Тэгээд мэдээж итгэжтийн маань итгэл дуулууртай байдал итгэн эзэн зориулж байгаа зориулт олон зүйлээс шалтгаалх баг. Дээр нэг хариуцлагатай зүйл нь хончлагч пасторуудын бас зориулалт нэлээд шаардлагатай байх гэж миний хувьд бодож байна. Санхүүгийн хувьд бол хангалттай хангаж байгаа цуглаанууд байгаа байх. Хэцүү чуулганууд бас байж байгаа. Хэцүү чуулганууд байж байгаа. Ер хаасайг л адилхан юм тий. Ер нь байдаг асуудлууд жишээл Монгол одоо Улаанбаатарт байдаг асуудлууд энэ ч гэсэн бас байж байгаа тий. Ер нь бол төстэй юм байна л да. Төстэй. Гэтэ мэдээж Монголыг бодвол арай л дөнгөр байгаа бах тий. Дөнгөрөх тий. Санхүүгүүд ажиллаж байгаа цалингаас эхлээл тэр юм чи мэдэгдэж тий. Тодорхой хэмжээгээр хүмүүс ажил төлөмөр эхэлж байгаа учраас. Тий. Эдийн засгийн байдал бас шалтгаалаа. Тий.
Энэ одоо Монголоос ингээд Солонгос руу гэсэн юм амар том урсгал байна шүү дээ. Ер нь бол Монгол улсын явд шүү дээ, тий. Ерөнхийдөө Солонгос явах гэсэн юм залуучууд болон ер нь тэнд очиж ажлын, амьдрын, сурын гэсэн юм урсгалууд байдаг. Тэгээд энд тэр урсгалаас энд ирж яхад нь монгол чуулганууд тэдгээр хүмүүсийг хүлээж аваад тэдгээр хүмүүстэй ингээ үйлчлэл үзүүлэхэд ер нь аль талаас нь илүү тэднэртэй үйлчлүүл ер нь илүү хүрээцтэй, илүү юм сайн мэдээд хүлээж юу хэмтэй нээлттэйгээр хандж юм уусч орж ирж байна. Тэгэхээр сүүлийн үед бол ялангуяа оюутнууд их ирж байгаа. Тэгээд дөнгөж 10 жилийн сургуулийн төгсөөд харин ихтэй сургуулаасаа гэдэг. Эдгээрийг харахаар нэг хэрэгцээтэй зүйл нь эхний үед мэдээж хэлний бэрхшээл байгаа. Тэгээд хэлний бэлтгэл ихвчлэн сурна. Хоёрдугаар очиндоо дасан зохицох, ар гэр бүлээс хол байгаа сэтгэл санааны хувьд одоо дэмжлэг үзүүлэх тийм зүйлүүд нэлээд хэрэгцээтэй. За санхүүгийн хувьд бол хэцүү мэдээж бид нар бол бүрэн дүүрэн дэмжиж туслах боломжгүй. Гэтэ яг ажлын байр олоход нь туслах. За тэгээд мэдээж чуулган учраас тэр хүмүүст хүрэх ёстой учраас бид нар тодорхой хэмжээгээр боломжиндоо тулгуурлаад одоо эмнэлэгт үзүүлэх, туслах, тэргээр үйлчлэх те эргэж тойрох, урамшуулах одоо сайн ах эгч аав ээжийн одоо байр суурин дээр тэдэнд туслах ийм зүйлүүдийг бол бага хэмжээгээр тодорхой хэмжээгээр хийж лээ. Тэ. Ерөнхийдөө монголчууд маань нэлээ ялангуяа оюутнууд их орж байна. Эдийн засгийн байдлаас болоод гатгчлаад ахчих шүү дээ. Тэгээд байгаа. Урсгалууд тэр чигээрэл тэр гадаад явъя гэсэн хүмүүсээр ер нь Монголоос дүүрчээд байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн жил ковидын дараагаас ялангуяа ингээд бүтэн. За ер нь тийм үү. Тэгээд тэрнээс гадна одоо пастор хүний хувьд одоо дагалдуулж байгаа юм хүмүүсүүд ингээд байгаа шүү дээ. За ерөнхийдөө ер нь та ямар хүнийг ингээд эзний за энэ бол өстэй эзнээс бат зуурцсан хүн байна да тий. Тэгээд сайн эзний дагалдагч болчлоо да гэж дүгнэхдээ ер нь ямар хүнийг хараад ямар хөө нөхцөл байдал ямар хөө одоо төвшөнд байгаа гэдэг ч юм уу да юугаар нь тодорхойлж юм гэж харж байна. Ерөнхийдөө бурхантай харилцах харилцаа. Тэгээд эзэнт хайртай хүн бол нэг цаанаасаа л пастор одоо яах вэ? Юу их хөвч гэдэг юм уу те. Тэгээд одоо ийм залбирал байна, тийм залбирал байна. Миний оролцоо юу байна гэх юм. Ер нь ингээд залбирын хамтран үйлчлэсэн тийм хүмүүсээс харагдах байх гэж бодож байна. Та ерөн хэр бурхантай хайртай. Тий, мэдээж хайртай. Хайртай. Хайртай учраас эзний төлөө ингээд амьдралаа 100% зориулаад. Ер нь би харин бодоод байна л. Ер нь амьдралаа бурханд зориулна гэхээр аль талбараа ингэж зориулах хэрэгтэй. Эсвэл бүх талбараа юм уу? Эсвэл бол яг үйлчлэх хэсэг юм уу те? Бурханд амьдралаа 100% зориулж байгаа юм бол таны бодлоор ийм гэдэг бол ямар хүн төсөөлж ярих вэ? Насны онцлог байх шиг байна те. Тэгээ миний хувьд чинь одоо хүүхдүүд том болцсон, ач зээтэй болцсон. Тэгэхээр бид нар хүүхдийн сургууль соёлыг санаа зовх зүйл болохоор ерөнхийдөө халамжлах, харж хандах, туслах. Манай гэр бүлийн хүний хувьд бол ерөнхийдөө халамжийн үйлчлэл хийх. За миний хувьд бол насныхаа хувьд ч тэр дуудлагын хувьд ч тэр ерөнхийдөө сэтгэл санааны хувьд дэмжих, ой дотн байх, харилцаа байнга харилцаатай байх, урамшуулах иймэрхүү зүйлээр нэлээд төлөхөө үйлчлэх зориулт гарах боломжтой. Тэгээ ер нь цаг хугацаагаар бүрэн дүүрэн зориулж байна. Цаг хугацаагаар. Зөв. Цаг хугацаагаар зориулна гэдэг бүх юмаа зориулна гэсэн үг тий. Тэгээ бас нөө Солонгос ирснийх бас нэг ийм сонирхолтой миний үзэд байдаг л да. Тэрний үг бол айлчлал, халамжийн үйлчлэл гэж пастор Солонгос цуглааныхаа хийдэг тий. Тэрийг өөр их сонсчээс энэгээр дамжуулан Солонгос итгэгч нар, ахлагч нар айгүй урамшиж босч ирдэг гэсэн түүхүүдийг ер нь их сонсчээс л та. Тэгээд энд ер нь яг тэр үйлчлүүд нь хэрхэн яаж авагдсан юм бэ? Монгол чуулганууд тэрнээс суралцъя гэвэл ер нь ерөнхийдөө Монгол чуулгануудад Монголд бол тодорхой хэмжээгээр явж байгаа юм бодож байгаа. Яг гэвэл Солонгос хэлгэлт хийцэд байгаа тэд нар маань хэзрэг дагалдуулж хэзрэг заа сурж байгаасаа шалтгаалаад бидний хувьд бол ерөнхийдөө миний хувьд бол тийм Солонгос илгээлт хийцэнтэй хамтарч үйлчилж харьяанд нь ч юм уу байгаагүй. Яг энэ дээрээ Солонгосын орчинд байгаад тэгэхээр Монгол байхдаа бол айлчлал гэж хийдэг гэсэн. Тодорхой хэмжээгээр сонссон
Монгол хоёрчлалгийн сургалт байгаа л да. Тэнд би ерөнхийдөө 2008 оноос эхлээд явж байсан учраас Солонгос илгээлт пасторуудын үйлчлэл туршлага зүйлийг нэлээд сонсч байсан учраас ерөнхийдөө чуулган юм хэрэгтэй юм байна гэсэн ийм зүйлээр хийж байсан. Гэхдээ яг Солонгос пастор илгээлтийн хэмжээнд бол хийж чаддаггүй байх л да. Эдгээр хувьд бол шууд мөргөл хийгээд явчихдаг. Айлд ороод. Тэ ороод залбираал тэгэл мартан дуудуулаад үг дамжуулаад залбираал ингээд шууд мөргөл богинохон бяцхан мөргөл хийчихдэг. Тэгээд зарим нь бас өргөлж өргөдөг авдаг гэж сонсч байсан. Миний хувьд энэ өргөл мөргөлдөг юм бол хийж байгаа зүгээр ороод залбираад үг хуваалцаад шаардлагатай бол мартан дуулаад тэгээд залбирлын сонсоод өрөөж өгөөд тэгээд хамтдаа хооллоод нөхөрлөөд тийм цагийг гаргаад ерөнхийдөө солонгос чуулганы нэг чухал үйлчлэл пасторын чухал үйлчлэл бол айлчлаад. Миний хувьд ч гэсэн одоо бүтэн цагаар үйлчлээд ерөнхийдөө ажил хийхгүй үйлчилж байгаа нэг давуу тал маань энэ үйлчлэлийг нэлээд төлхөө их боломжтой. Тийм учраас харилцаа байнгын хэвийн сайн байгаад ирэхээр итгэжчдийн маань тууштай байдал тэгээд бурхантай, чуулгантай, пастортай, итгэлийнхээ ахын дүүстэй холбоо харилцаатай байх явдал нэг тогтмолжоод тэгээд чуулгандаа илүү хайртай, бурхан руу илүү ойртох. Тэгээд одоо хүний газар байгаа учраас ах トゥ угийн, эцэг эхийн тэр нэг одоо халамжлагчийн, хонжлагчийн харилцаа бий болох юм боломж бол айлчлал бий болгож. Тэгээд гэр орны нөхцөл байдалтай танилцах, өгöd анги хөрөгчнийг онгоолгоод үзэх. Тийм. Тэгээд үнэхээр ерөнхийдөө ороод ингээд харахаар мэдэгдэн тэ. Хэз зэрэг одоо гэртээ ямар хуу оршин сууж байна. Бодит байдал нь. Бидийг олж харах, залбирах юм боломж. Тэгээд өөр нэг зүйл нь айлчлал нэг давуу талын өгвөл магадгүй тэр гэр бүл дээр ганцхан хүн чуулганд ирдэг байж болно те. Эсвэл хоёулаа явдсан цаана чуулганд ирдэггүй, эсвэл найз нөхд нь өргөдөд ирсэн гэр бүлийнх нь ирсэн байвал тэр хүмүүсэд бас сайн мэдээ ярих боломж олдно. Тэр хүмүүстэй хамт залбирах боломж олдно. Тэгээд эзний хүмүүс чуулган ийм зүйлийг ярьдаг, хилдэгin байна гэсэн нэг тийм боломжууд их болдог. Бас мэдээллүүд те сайн мэдээ тарах боломж олдно гэсэн. Тэр айлчлал нэлээд айлчлал нь цуглааны ч юм уу эсвэл пастор хүний хийх ёстой чухал зүйлүүд нэг нь гэж бод. Тий. Ерөнхийдөө эзний өдөр ороо мөргөлч гэдэг юм уу те тусаа үйл ажиллагаа семинар сургалтаас гадна ажлын цаг, ажлын өдрүүдээр пасторын нэг хийх чухал үйлчлэл бол айлчлал гэсэн. Эдгээр итгэгч нар өдөртөө ихэнх нь ажилдаа байдаг ч гэсэн ороо. Альсвал оюутнууд бол өглөө өдөөс өмнө хичээлгүй үедээ ингээд уулзсан нөхөрлөх, айлчлах тийм боломжтой. За, таны хувьд ингээд хэлийг бол пастор хүн хэрвээ бүтэн цагаар үйлчилж байгаа бол ийм нэг 3 юмыг заашгүй хийх ёстой. Нэг 7 хоногтой те. Гэвэл ямар 3 юмыг нэрлэх вэ? Чуулганы хэмжээ. Тийм, чуулганы хэмжээ яг үйлчлэлийн хэмжээ те. Мэдээж пасторын хувьд хувь хүнийхээ хувьд хувь хүнийхээ хувьд бол юуны төрөнд залбирал. Хоёрдугаар үгтэй маш ойрооч, үгийг ингэж байн бодож бяцлагаж. Тэгээ гуравдугаарт саяны айлчлал, нөхөрлөл ийм зүйлүүдийг л энэ 3 хэлж байна. Нэг найдвартай хийжээвэл те үйлчлэлийн. Тийм яг чуулганы хувьд ярих юм бол одоо библийн хичээлийг байн хийж идэг ч юм уу те. Альсвал ороо мөргөлүүдийг байн хийж идэг ч юм уу. Эдгээр л нэлээд чухал. Тэгэхээр солонгосоо чуулганы хувьд нэг Монголыг бодвол өөр нөхцөл байдал өөр те ажилтай, ээлжийн ажилтай, ороо ажилтай гэх ингээд учраас өнөөдөр байнгын ороо мөргөл юм уу, байнгын ороо библийн хичээл ч юм уу хийх нөхцөл байдал ер нь солонгос чуулганы хувьд 100% биш гэж миний хувьд хараад байгаа байхгүй. Боломж нь жоохон хэцүү. Тийм учраас боломж байвал бид нар сая жишээл альфа сургалтыг хийлээхэд ороо анги, өдрийн анги гэдээ 2 хийж байна. Тэгжээч хүмүүсээ хамруулахын боломж байна. Манай тэгээгийн хувьд бол онцлогтой. Газар тариалангийн ажил ер нь хүмүүс маань төлхөө хийдэг учраас хавар намрын цагт эдгээр маань ороон цагаар олдохгүй. Яг л өдрийн хаалганд ажиллах боломжгүй учраас ороо нэг 4-5-аас эхлээл ороо шөнө олтол ч юм уу тий. Айсвал өглөө эрт ч юм ажил. Тэгэхээр тэр нөхцөл байдалд тохируулаад залбирч байгаа. Ялангуяа өвлийн ажил баг зуны 2 үед нэлээд төлхөө ийм зохион байгуулалтаа жоохон үйл ажиллагаануудаа хий.
тиймэрхүү. Шахалт Онцлогтой. Хүмүүстэй тохируулах гэсэн үг те. Мэргийн шийдлүүд байна те. Би бас нэг Солонгос ирснийх бас нэг юм сонирхоод байгаа нэг зүйл нь болох нь Солонгосын нэг алдартай нэг юм чинь үүрийн залбирал гэж те. Монголчуудад ер нь үүрийн залбирал танаа цуглаан үүрийн залбирал хийдэг. Манай энэ цуглаан ерөнхийдөө хийдэг баг хугацаагаар 14 хоног 1 сард яг манай амарцсан үед. Тэгэхгүй манайхан чи ерөнхийдөө өглөө 5 6-аг л гараа авчихжээ. Газар тариалангийн ажил, барилгын ажил, юуны ч ажил аягүй их гардаг учраас үүрийн залбирлыг жоохон хүндрэлтэй. Тэгээ солонгос чуулганууд яаж хийдэг вэ гэвэл тэд нар ерөнхийдөө маш их хийдэг. 4-20-ыг 5-20-ыг гээд 2 удаа хийдэг. Тэгээд өглөө ит ажилтны хүмүүс нь 4-20-тай суугаа явчихдаг. Яг 8-9-аас ажилтны хүмүүс нь 5-20-тай суугаа явчихдаг. Тэгээ энэ жилийн үед манайх үүрийн залбирал 40 хоногийн үүрийн залбирал гэж хийсэн. Тэгээ бид ерөнхийдөө 5:30-аас хийсэн. Биш 5 цагт хийсэн. Тэгээ 5 цагт яг хийгээл тэгэл 5:40-гээл нэг 20 минут үг хуваалцаал. Тэгээ сүүлийн нэг хугацаа нь бол чөлөөтэй залбирлын цаг байдаг шүү дээ. Ерөнхийдөө 1 цаг гэж бид нар бага хугацаагаар 1 цагаар 20-30 минутанд үг хуваалцаад дахиад 30 минут дараагийнхаа залбирхтайг гаргаал. Тэгээд ер нь 6-гаал хүмүүс маань ингээд яваал. Ер нь солонгосууд өөрсдөө ч гэсэн тэгж хийдэг. Юм бол нэг эхлээд бурхны үгийг хуваалцаад дараа нь залбирх чөлөөт цаг гэдэг. Сүүл таам залбирал гэдэг юм уу? Үгүй, солонгос чуулганд бас үгтэй. Үгтэй үү те? Эхлээд 1-2 магтаал хийгээд тэгээд үг хуваалцаад тэгээд чөлөөтэй залбирлсан цаг. Зөв. Тэгэхээр өөрийн залбирал гэдэг нь зөвхөн залбиралтай магтаалтай байдаг юм те. Мөргөл яг үнцэн мөргөл хөрөл юм биш те. Тий. Тогтмол хийж чадвал Монголд бол би боломжтой гэж боддог байхгүй. Ягаад бол team ихтэй актер ажил эхэлдэггүй шүү дээ. Эхлэхгүй. Тэгтээ яг зүгээр хэцүү тал нь холоос явдаг хүмүүс унаа тэргэлж байгаа хэцүү байна. Өглөөний залбирал ерөнхийдөө солонгос чуулганд нэг сэргэлт ирсэн нэг чухал зүйл бол үүрийн залбирал гэдэг. Минсон гэж болох гэсэн. За тэгээд энд солонгос ирээд үйлчлээд яг ингээд үйлчлийн душ таны хувьд яг ингээд эзний хувьд айгүй их ингээд нэг ясмахандаа шингэтэл ойлголоо гэж ярьдсан монголчуудаа. Яг ийм ингээд үйлчлийн төлбөрт ойлгуулад за ийм нэг бусдад хэлчихсэн да эсвэл дүүнертэй хэлчихсэн да гэдэг ойлгосон зүйлүүд тийм юм байна уу? Одоо пастрын үйлчлэлийн байр суурин дээрээс пастрлж байгаа онцлж байгаа тий. Чуулганы гол ахлагч хийж байгаа хүмүүсийн хувьд болж байгаа. Ер нь боломжтой болж игэл 100% чуулгандаа зориулах нэг сайн юм шиг. Тэгээ Монголын хувьд бол хэцүү л дээ тий. Ямар нэгэн байдлаар ажил бизнес хийж ижил үйлчлэхгүй бол эдийн засгийн байдал чуулганы итгэжтийн тоо ноос болоод зайлшгүй тэр хүн чинь амьдрахын тулд зайлшгүй ажил бизнес юм ажил хийхээс шаардлагатай болчихж байна. Тэгээ солонгос чуулганы хувьд бол ерөнхийдөө анх пасторудаа сонсож байгаад сургалтанд сонсож байхад бол өөр нь пастор хүн ажил хийж байвал тэр хүн пастор биш гэж ярих гэдэг байсан байхгүй юу? Яг хоо ерөнхийдөө тэр бол том чуулган ерөнхийдөө яг чуулган солонгос чуулган сэргэлттэй үед тэгж яригдчихсэн юм шиг л. Тэгээ одоо ингээд харах юм бол яг үнэндээ бол хөдөө орнуудад тэр өтгөл хот хүрээнд байгаа зарим жижиг чуулганы пастор ч гэсэн хажууд нь бизнес юм ажил хөдөлмөр хийжээд чуулганыхаа үйлчлэл хийж байгаа тохиолдол байна. Тэгээ солонгос чуулгануудын нэг байгаа монгол чуулганууд маань пасторд маань яалтчгүй нөгөө пастораа цалинжуулж чадахгүй байгаа учраас тийм. Миний хувьд ч гэсэн тодорхой хэмжээний ургамлшуул авч байгаа. Тэднийг бол цалин гэж биелэхгүй бол яг тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрсэн зүйл авахгүй байвал тэр маань цалин биш шүү дээ тийм. Хөгжиж тэр цалин гэж. Гэхдээ миний хувьд бол өгдөж байгаа авч байгаа зүйлдээ бол талархалтай байдаг. Тэгээ хажууд маань манай гэр бүлийн маань хүн бас гэр бүлийн санхүүдээр явж тусалж ажиллаж байгаа учраас их боломжтой. Тэгжиж явж байгаа тийм. Тэгжиж л. Би бүрэн дүүрэн нөгөө бүтэн цагаар үйлчлэх боломжтой. Би бас Монгол чуулганаас манаас тодорхой хэмжээгээр урамжуул тусалж байгаа учраас. Би бас Монголд бас харж байгаа нэг сэдв байгаа нь тэр л байсан л да. Ер нь монгол чуулганууд бас өсөхгүй байгаа нь үйлчлэл дээр жоох юм зангууд байгаа нь бүтэн цагийн пастор үйлчлэл хийж байгаа хүмүүс цуглаанд ер нь байхгүй болсон тий. Хомстоод ялангуяа жижиг цуглаанууд мэдээж том цуглаан боломжийн цуглаанууд байгаа л да. Тэрийг өгөөсөхгүй тэгээд жижигхэн тийм одоо нэг 30 хүнтэй цуглаан гэх юм бол 3 жилийн дараа юм 5 жилийн дараа ихэнх 30 хүнтэй л байждаг тий. Тэрний бас онцгой нэг шалтгаан мэдээж энэ бүтэн цагийн юм зориулах гаргаа үүсдэг пастор байхгүй. Пастор тэр нь бас буцаал нөгөө нэг эдийн засгийн байдалтайгаа тий холбогдохоос орсомгүй. Тэгэл бүгдээрээ дагаал нөгөө майхан хийх гээл тий. Энэ арга зам руу ингээл ороод явж байгаа.
Мэдээж энэ нэг талаараа зөв бас Библийн дагуу зөв зарчим, зөв систем ч гэсэн нөгөө талаараа бас 100% эзэнд үгшлээд ингээ явах нь өөрөө илүү нөгөө үр жимстэй, илүү өгөөжтэй байгаа нь ер нь харагдаал байна л да. Тэгэхээр энэ бас зориулт гаргаа те. Бас Монгол цуглаан ч гэсэн бас энд бас зориулт гаргаад цуглаан нөөрэ эднийг те босон гаргаж ирдэг санхугаа биел гаргаж ирээд пастраад салинжуулдаг, удирдагчаад салинжуулдаг, тэгээ урагшлуулах арга замыг нь бас олж эхлээд тэгж явбал илүү үр бүтээлтэй эзний алдрыг хаанч дэлгэхэд илүү нэмэртэй юм болов гэж бас харагдаад байгаа. Тэгээд энэ дээр хоёр хөшүүр зөв миний бодлол да. Миний бодол. Пастрын залбирал, пастрын хончлол, зориулалт. Нөгөө талаас итгэгчдийн дуулууртай байдал, итгэгчдийн бурхантай харилцаа. Эдгээр маань яг Библийн дагуу, нүслийн дагуу ахын бол аяндаа эзэн тэнд ажиллаа хийгээ те. Саяны ярьж байгаа энэ зүйлүүд маань шийдэгдэх боломжтой гэж миний хувьд хараад байна. Тийм боломжгүй зүйл биш те. Пастор хүний хувьд ингээд хондтой те итгэгч нарт ер нь ямар байгаасаа гэж ер нь их хүсдэг. Бурханд хайртай. Тэрний юу гэсэн бол бурхантай харилцаатай байдаг те. Бид нар эцэг ихтэйгээ харилцаатай байж эцгээ хайрлаж байгаатай адилхан итгэгч нар маань бас бурхантай харилцаатайгаад бурхныг хайрладаг болчвол өөрийгөө хайрлаж чадна, бусдыг хайрлаж чадна. Тэгээд ирэхээр аяндаа нөгөө нэг тэр хүний амьдрал бусдын амьдрал өөрчлөгддөг. Тэгээд бурхныг хайрлна гэдэг маань юу гэсэн үг вэ? Бурхны үг тушаалыг мэдээд түүнийхээ дагуу амьдрал. Тэгжээд нөгөө нүдэнд харагдахгүй байгаа гарт үзэгдэхгүй байх нэг тэр бурхныг хайрлаж байгаа гэсэн. Тэгээд бурхныг хайрлаад ирэхээр өөрөө ирэхгүй өөрийгөө болоод бусдыг болоод хөршөө хайрлах боломжтой. Эцэгхээ хайрлна, өрөвдөө хайрлна. Эсбөгөөс яахаг бол нөгөө тал руу явна шүү дээ. Тэгээд зөв тал руу явсан. Хүсэж байгаа ганц зүйл тий. Бурхантай л харилцаатай байна. Бурхантай та яаж харилцаатай байх вэ? Бурхантай харилцаатай хоёр гол зарчим бол мэдээж бүгд л мэдж байгаа тий. Залбиралтай байх байнга. Залбирахгүй байж нүгэл үлдэхээс минь хамгаалаар гэсэн үг шүү дээ. Тэгээд залбирахгүй байх нь бол тийм одоо үнцэнтэй зүйл гэсэн. Тийм чухал зүйл гэсэн. Нөгөө талаар бурхантай харилцаа маань өдөр бүр бурхны үгийг уншдаг, бяцлагдаг, тунгаадаг, тэгээд эргцүүлдэг. Тэгээд тэрийг дагаж үйлдэж, сахиж амьдрахыг хичээдэг, тагдаг. Энийг л бурхантай харилцаа. Тэгээд мэдээ тэрэн дотор ч одоо нөхөрлөлүүд байж болно янз бүрийн нөхөрлөлтэй. Нөхрөл дотор нь айлчлал ороод явчихна. Тэгээ ер нь ингээд нөхөрлөл аягүй чухал. Тэгвэл харилцаа байхгүй болчихсон. Харилцааг болохоор бурхантай харилцаанд маань нэг чухал зүйл нөхөрлөл. Яг тэгвэл тэр нөхөрлөл дотор тэндээс бас бурхантай харилцааны маань нөгөө нэг үгийг сонсох, үгийг бус дамжуулах, ивэллийг гэрчлэл сонсох бурхны ажлууд тэнд хийгдэг явж байгаа. Гэж бодсон шүү дээ. Ер нь ингээд цуглаанд ингээд анх шинээр ингээд хүн орж ирдэ шүү дээ. Тэр хүмүүсийг цуглаанаас ер нь юу мэдрээсэ гэж ер нь хүсдэг бай. Одоо ингээд шинээр цуглаанд яваад хаяа нэг явцсан тэгэл тийм хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэр хүмүүс яг энэ цорын ганц амьд бурхан байдаг юм а гэдгийг таньж мэдээсэ. Дүрстэл нээгдээсэ. Бурхантай уулзаасаа л гэж үздэг. Миний нөгөө яг би нэлээд нөгөө деталь юм асуугаад байгаа шүү. Тийм. Яг ерөнхийдөө тийм хүмүүсээр нэрэл найруулаад одоо цуглаанд ирж байгаа хүн танаа цуглааны итгэгчтэй ч юм уу. Яавал илүү тийм нэг мэдрэмжийг тэр одоо бурхныг хайрлах тэр мэдрэмжийг өгөх болох бай гэж тэр талаас нь асуугаад байгаа. Чуулганд дахиад хэл дээ. Тэгээд цуглаанд ингээд ирж байгаа шүү дээ. Хүн ороод ирж байгаа тийм. Тэгээд ороод ирэнгүүт л тэр хүн бид нэр ингээд бурхан ингээд мэдээсээ таниасаа гэж хүсэж шүү дээ. Энэ хүсэж байгаагаа яаж илэрхийлдэг? Илэрхийлвэл зүгээр яг чуулган бол ухтах хэсгээс эхэлчихдэг. Харин тий. Бидний харилцаа. Яг тэр өмнөөс сайхан халуун дотны харилцаа. Халуун дотны. Тэр нь зүгээр нэг төр зуурын ганцхан одоо биш тий. Тэр харилцаа нь үргэлжилж яадаг л байна. Ямар ч үед. Үнд хэцүү үед нь баяр өртөө үед нь зүр хөдөлж байсан ч дуулууртай байсан ч дуулуургүй байсан ч. Энд бол маш их төвчээр жинхэнэ хайр зориулт тий. Зориулж.
За ямарс баярлалаа. Яагаад энэ асуултыг асуусан бэ гэвэл өчтөр таваа цуглаанд очиод миний авсан мэдрэмж нь өөрөө бас яг их гоё юм баггүй. Тэгээд энэ нээлттэй нэг тэр нээлттэй тэр мэдрэмжийг аваад цуглаа нэг анх хүн орж байгаа иймэрхүү мэдрэмж байвал энэ цуглаанд үлдээд цаашаа нөгөө бурхныг таньж мэдэх аялал нийлэх боломжтой байд юм байна гэх. Тэгээд тийм учраас энэ асуултыг асуусан. Тэгээд ямар ч байсан ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгээд сүүлийн удаа гэх юм уу тэгээд төгсгөөд нэг яг ингээд хилмээр эзэн доторхоо ингээд дүүнер та тий ингээд сануулмаар юм үг байдаг бол хэлж. Ерөнхийдөө хэрэгж итгэж хүмүүс голдуул. Тий юм зориулж л байгаа. Тий Христ итгэж хүмүүс зориулсан л. Тий өөр хүмүүс биш. Тий. Тууштай бөгөөд. Тэгээд дуулууртай. Тэгээд баяр хөөртэйгээр дарамт биш тий. Баяр хөөртэйгээр эзэнд амьдралаа өргөсөл гэж үзсэн чинь. Тэгээд үнэхээр эзэнд зориулж байгаа цаг хугацаа, эзэнд зориулж байгаа үйлчлэл, эзэнд зориулж байгаа амьдрал тий. Эзэнд өргөж байгаа хүсэл буйлт тэр бүхэн чинь хоосон биш. Энэ бол үнэхээр агуу том ивэл өрөөл. Юутай зүйл шүү, үнцэнтэй зүйл шүү. Тийм учраас итгэл дотроо баяртайгаар амьдралынхаа туршид эзэнд амьдралаа өргөсөн. Эзэн гэрчлэлд өрөн талархал аливаа зүйл талархалтай эзэнд алдрыг өргөсөн. Одоо эзэнд баяр хөөртэйгээр амьдралаа бүхэлд нь өргөсөн. Тэр нэг нь л байгаасаа л гэж үзсэн чинь. Босод зүйлийн эзэн удирдаад эзэн чиглүүлээд явчихтай. Талархалтайгаар эзэн доторх амьдралаа өргөөрэй л гэж тий. Амьдраараа баяр хөөртэй гэж. Ямар ч үе талархалтай. За ямарч энэ хүрээд манай подкаст өндөрлж чинь тэгээд бид нар бас жоохон Солонгост байгаа энэ итгэлийн амьдралын талаар тий ярилцлаа. Тэгээд энэ зүйлүүдийг сонсоод нэг авах гэхийн ухаанаар, мэрэгэн ухаанаар сонсоод тэгээд үзэрэй хэмээн уриалж байна. Тэгээд ямар ч сан итгэлээ хуваалцдаг. Тэгээд эзнийг дагсан та бүгд зориулж энэхүү подкастыг хийж чадсан үнэхээр баяртай байдаг шүү. Тэгээд дараа боломж гарвал дахиад нэг дугаараар уулзгалнаа. За тэр хүртэл баяртай.